Эй, за юу яцхан залуусаа Newsack in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. 7 хоног болгон уламжлал болгон та бүхэндээ хүрдэг Монголын хипхопын базаа мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 10 хоногийн хугацаанд Монголын хипхопод чамгүй сонирхолтой мэдээлэлүүд олон гарлаа шүү. Олон юм яриад явах бай. Шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер G-Lock толбогдож байгаа. За цаадны чөвд бол та бүхний мэдэж байгаагаар хамгийн анх G-Lock гэдэг нэртэй байсан. Үүнийхээ дараа нэрээ солиод Locky гэдэг нэрээр бас маш олон жил явж байгаад буцаагаад бол G-Lock болгосон байгаа. За түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн сонин сайхан гэх юм бол Desi-гийн эргэн ирэлтийн дуун дээр бас хамтдаа орсон байгаа. Энэ дуун ч гэсэн тун амжилттай явсныг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Харин G-Lock-ийн өмнө 7 хоногт хийсэн стори нь бол маш олон хүний анхаарлыг татаад амжлаа. You fucking did. Шарап гэсэн. Эцгийн юуэрсээ шилдэггүй шүү дээ. Шараад байгаа байдраа. За энэ бичлэгийг цаачин сторидо хийж байгаад өстой сайхан боллоо гэсэн комментиг үлдээсэн байгааг та бүхэн харж байгаа бох. За энэ бүхнээс нь харахад Mabiranth болон Locky нарын beefч гэх юм уу те үйл ойлголцол нь одоо хүртэл дуусаагүй байгааг нь харж болно. Тус хоёр рэперийн үйл ойлголцол нь бүр хаанаас эхэлтэй вэ? Мэдэхгүй бол та бүхэндээ тайлбарлаад өгье л доо. За бүр айлаг ковидын үеэр рэпер Big G ахын хувьд бол ярилцлагын нэвтрүүлэг хийдэг байсан шүү дээ базаа гэдэг нэртэй. За энэ үеэр рэпер Mabiranth оролцоод рэпер Locky-гийн талаар нэг иймэрхүү зүйлийг ярьсан байгаа. Эсрэгээр хамгийн ур чадвар муутай энэ одоо шат авьяас хүн байж гэж боддог заа юу. Тэгсэн хэрнээсээ олон нийтэд хүрсэн ч юм хамгийн одоо overrated team артист юм бэ. Миний харж байгаагаар бол юу G-Lock юм шиг санагддаг шүү дээ. Lock болохоор надад нэг рэпер яг мэдээж рэп өгөгдлүүд байгаа. Гэхдээ тэрнээс илүү нэг юм сэргэлэн гэх юм одоо нэг юм яг өөрийнхөө нэг юмыг яг юм болгож чадаад байдаг байхгүй. Гэхдээ бол амар бүр юм авьяас нь ингээд ондорцсон биш. Гэхдээ хоосон биш. Тэнгуудаа маркетинг гэх юм одоо яг нөгөө тэдний чинь бас нэг homeboys gangуд байгаад байгаа шүү дээ. Яг тэднэртэйгээ ингээ гоё коллаб хийгээд яг өөрийнхөө юмыг ингээ яг явуулаад ингээ тийм магадгүй авьяас чадвар чиний хаар бол одоо чиний тайлбарж байгаагаар бол магадгүй авьяас чадвар гэхээс илүү маркетингийн чадвар нь илүү өндөр. Тий яг зөв маркетингийн тэр өөрийгөө борлуулах тэр дууга явуулах юм илүү өндөр гэж санагдаж байна. Энэ бол бас тийм муухай юм бол биш шүү дээ чадчихээн тий. Тийм ямар нэг скил байна л гэсэн үг шүү дээ. Ингээ хүмүүс сонсоод ингээд өөрийгөө яаж нэг. За тэгээд энэ бүхний дараа 2025 оны 9 сар орчимд бол Locky нэг иймэрхүү стори хийсэн байгаа. Өмнө нь намайг ковидын үед G ахын базаа контент дээр поки хийж байсан удалгүй DC дотор таарад юу гээд байгаа юм бэ гэхэд хөгшөөн зүгээр тэгж хийснээс муу хэлээгүй нөгөө талаараа бас чадаж аваа залуу гэж ярьсан шүү гэж салж байсан. Хажууд байсан комедиан Бэгийн миний хам мэдж байгаа. За нэг иймэрхүү сториг бол хийсэн. За энэ сториноос гадна хит хитэн сториг хийсэн. Тэгээд энэ бүх сториг яг яагаад хийсэн бэ гэхлээр 2025 оны 8 сарын 30-нд Triple X дээр рэпер Mabiranth Locky-г бас юугийн өөрийнхөө лайнда оруулаад нэг иймэрхүү панчлайныг бол хийсэн байдаг. Рэп батлыг яаж чадгийг дотлохоор би энд ирсэн. Угаасаа чи бидний хобби үстэй. Гүрүүл мовчи шалгасан, сноу шалгасан, надаа шалгасан, таанд шалгасан, сүүл дебо шалгасан. Чи ямар хүн болох шалгаж явдаг Locky үстэй. За тэгээд энэ бүхний ард дээрээс хоёр рэперийн хувьд бол нэг ганц хоёр стори шийдэлцээд энэ бүх үйл явдал дууссан байдаг. Гэхдээ рэпер G-Lock-ийн өмнө 7 хоногт хийсэн сториноос харахад мэдээж энэ үйл ойлголцол бол хараахан дуусаагүй байгаа нь ойлгомжтой байна. Гэхдээ энэ бүхэн G-Lock-ийн талаас яг жинхнээсээ ингэж одоо хүртэл үзэн ядаад байна уу? Аль эсвэл зүгээр л entertainment хийж гэнэ үү те? За энэ бүхэн ч гэсэн цаг хугацааны явцад ойлгомжтой болох байх. Харин янз бүрийн хариу стори болон янз бүрийн хариу мэдээллийг бол рэпер Mabiranth бол хараахан хийгээгүй байсан. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэпер G-Lock-ийн энэ стори олон хипхоп сонирхчдын анхаарлыг татаад амжсан байна. За бичлэгний дараагийн сэдэв рэпер Big G-тэй холбогдож байгаа. За рэпер Big G ахын хувьд бол та бүхний мэдэж байгаачлан сүүлийн үед цоо шинхэн уран бүтээлчд юм уу те мьюзик видео ерөөсөө цацахгүй яг энэ урлагийн тогоонд айгүй даруухан байгааг та бүхэн харж байгаа. Гэхдээ энэ бүхэн нь мэдээж шалтгаантай Voice of Mongolia шоуны ерөнхий шүүгчээр нь ажиллаж байгаа шүү дээ. Энэ их ажлын хажуугаар рэпер Big G-гийн хувьд бол бас хипхопо марцсангүй Matsu Records-ийн рэпер Хойд автоос цоо шинхэн хамтрлыг хийж байгаагаа өөрийнхөө Instagram story дээр хийсэн байгаа. За зураг авах тустай баяр хүргэе. Вүү! Дива! Yeah!
За Мэдсүи болон рэпер Big J-ийн хамтын ажиллагаа болон хоорондын харилцаа бол тун таатаг хэдүүлээ эртнээс мэдж байгаа. За рэпер Big J-г бол тэ өмнө нь Б тамиртай хамтралыг хийж байсан. За тэгээд бүр мьюзик видеого өөр Америк руу очиж хийж байсан шүү дээ. За энэ удаад бас рэпер Хойд Автай хамтралыг хийж байгаа гэдэг нь бас маш сонирхолтой, маш их анхаарлыг татчихээн. За энэ хамтралаас гадна рэпер Big J ахын хувьд бол тэ сүүлийн үед айгүй тийм нам тайван ямар ч уран бүтээл хийхгүй яг л тийм хичээндээ нуугдаж би баавга шиг байгаа. За мэдээж хип-хоп салбар болон өөр бусад салбарыг ажиглаад байхад заримдаа юу ч хийхгүй чив чимээгүй байж байсан нь бол өөрийнх нь үн цэнийг бол тодорхой хэмжээнд ингэж нэмжээдэг. За яг үүнтэй нь уялдуулаад харахад рэпер Big J-гийн 2026 онд цацагдах дуу хамтрлууд нь бол маш олон сонсогчдын хувьд бол хүлээлттэй болчихсон байгаа. За цаадны хувьд бол ингэж чив чимээгүй байж байгаад ганц хоёр маш чанартай хамтрал хийж байгаад гинт стадионы тоглолт гэдэг зарлуул явах. Үнэхээр солиотой тийм үү? Яагаад үгүй гэж. За гих мэтчлэн ургуулад бодоод байхад Монголын өвжи рэпер Яма Big J-гийн дараагийн нүүдлүүд бол сонсогч бидний анхаарлыг бол маш ихээр татж байна. За тэгээд ямар ч байсан олон сарын турш уран бүтээлээрээ сонсогчтойгоо уулзаагүй байсан рэпер Big J тун удахгүй рэпер Хойд Автай хамтралдаа цацах нэ. За бичлэгний дараагийн сэдв рэпер Гинжинтэй холбогдож байна. За рэпер Гинжингийн хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. 2025 он бол тэр чигээр рэпер Гинжингийн он жил байсан гэдгийг. За тэгээд цаачин улмаар энэ нэрчээ алдалгүй явсаар 2026 оны зуны зугаагийн хедлайнер артист болсон байгаа. За 2026 он гарсаар цаадны хувьд бол тэ ямар нэгэн уран бүтээлийг цацаагүй байж байгаад дуучин Укатай бол Toxic 24/7 хэмээх дууга цацсан. За энэ дуу нь бол Монголын хип-хопод тодоос тод нэрээ үлдээсэн рэпер Далайгийн энэ миний дурлал хэмээх дууг нь сэргээж дуусан гэх юм уу те. За рэпер Гинжингийн хувьд бол энэ дуун дээр бас Далайд хүндэтгэлийг үзүүлсэн байна лээ. Respect, rest in peace Далай. За яг энэ хамгийн анхны дууг нь хэдэн онд гарч байсныг мэдэхгүй. Ямар ч байсан модель продюсерийн ихчийн хувьд бол тун залуухан байгаа харагдана. Тэгэхээр нэлээд хуучны оны дуу шүү. За гэх мэтчлэн Монголын 2000-ад оны сэтгэл дүлцсэн энэ хийц дуунуудыг шинчилж сэргээж дуулах нь бол маш гоё шүү дээ. Сүүлийн үед ч гэсэн маш олон уран бүтээлчдээс энэ бас харагддаг болсон. За энэ жилийн зуны зугагийн headliner артист болох рэпер Гинжингийн хувьд өмнө жилээс сугаасаа 9 клиптэй дууг бол цадсан байгаа. За мөн өөрийнхөө ээлжит альбом болох Iliamo цомог бол гаргасан байгаа. За тэгээд 2025 оны үед цаачин уран бүтээлээс гадна хувь хүний сенсацуудаараа бас маш их шууганыг тарьсан та бүхний мэдэж байгаачлан. За тэгээд энэ бүхний дараа бол өөрийнхөө сонсогчдоос уучлалт гуйсан постыг бол бичсэн байгаа. За гэх мэтчлэн 2025 онд бол яа харахгүй Монголын хип-хопын хамгийн том сэдэв бол рэпер Гинжин байсан. За энэ оны хувьд бол 5 сарын 30-нд зуны зугагийн headliner артист болсон 5 сарын 30 хүртэл рэпер Гинжингээс бас маш олон сонирхолтой хамтрал, маш олон сонирхолтой дуунууд цацагдах байх гэж бодож байна. Одоо тэгэл цагаан сарын ард дээрээс 3 сараас ерөнхийдөө Монголын хип-хоп тэр чигээрээ бужигнаад эхлэндээ. За бас нэг яа харахгүй онцлох ёстой зүйл нь бол энэ AI-аар постэр хийсэнтэй. За энэ AI постэр бол үнэхээр алж байна. За тэгээд 2026 оны зуны зугаа Homecoming рэпер Гинжигийн тоглолтын тикетийг та бүхэн зөвхөн Shopee цэгийн-ээс худалдан авах боломжтой. За зуны зугаа тоглолтын яг өмнөх 7 хоногт нь бол рэпер та нарын тоглолт болно. За тэгээд энэ сэдвтэй уялдуулаад Wandebo амтлаг бол саяхан нэг иймэрхүү лайвыг бол өөрсдийнхөө пэйж дээр хийсэн байна. За тэгээд энэ лайв дээр яг юу гэдээ ярьч вэ? Хэдүүлээ товч бөгөөд тодорхой үзцгээе. Битээр одоо 4 дахь альбомоо хийх гэж байна. Ер нь хийгээд эхэлсэн байгаа. Битээр одоо соло нэг альбом ямарчсан ерөнхийдөө бэлэн болцсон байгаа. Цацхад бол ерөнхийдөө бүгд гүйцэтгэл нь болцсон гэж ойлгож болно. Битээр нөгөө 3 жилийн өмнө тэр хийсэн зуны зугагийн headliner артист болоод яг өөрсдийнхөө бие даасан тоглолтыг хийгээд яг хамтлагийнхаа 10 жилийн ойн тоглолт болтол ерөөсөө хамт дуу хийхгүй бай гэж хоорондоо хөрөлдсөн ярилцсан байсан. Тэгээд одоо болохоор бид хоёрын 10 жилийн болж байгаа. Тийм. Тэгээд Wandebo хамтлагийн студийн 3 альбомыг бүгдийг сонсдог хүмүүстээ маш их баярлалаа. Одоо дөрөвдөх нь одоо энэ хавраас та бүхний хүртэл болох нэ. Уран бүтээлч хүн бол тэгэл байнга л хөгжих хэрэгтэй байдаг. Тэгээд бид хоёрын 3 жилийн хугацаанд тусдаа хөгжмөө хийсэн ч гэсэн ер нь бол их сайжрлаа. Өөрсдийнхөө хамгийн пик үе дээр ирсэн гэж бодож байна. Тийм болохоор манай 4 дахь цомог ер нь өмнөх 3 шигээ сайн цомог болох болов гэж бодож байна. Тийм тэгээд битээрээс гадна шинэ артистууд бас гарч ирсэн байлаа. Тэгээд бас тэр хүмүүсийг сонсоод ер нь битээр эргэж дуугаа хийн гэж хэлснээрээ цоо шинээр гарч ирэх болно.
За Wandeba хамтлагийн хувьд бол 2-3 жилийн дараа иргэн ирж байгаагаа мэдгдсэн хамтлаг бол огт тараагүй гэдгээ бол рэпер Ибо мэдгдсэн байгаа. Тэгэд мөн энэ жил Wandeba хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд өөрсдийнхөө студийн 4 дахь цомгоо бол хийж байгааг хэлсэн. За 10 жилийн ойгоо тохиолдуулан стадионд тоглолт хийх нь бараг л баталгаатай байх. Гэхдээ цаа хоёрын хувьд бол яг энэ лайв дээр бол тоглолт хийнэ гэсэн албан ёсны тийм мэдээ бол яриаггүй. За хэрвээ 10 жилийнхаа ойн тоглолтыг хийхээр бол 6 сард ч юм уу те ерөөхдөө бол хийж магадгүй гэж миний бодлоор бол бодож байна. За Wandeba хамтлагийн хувьд стадионын тоглолтын ариун их туршлагатай өмнө нь тэгээд 2-3 удаа стадионыг дүүргэсэн хүмүүс шүү дээ. За тэгээд өнгөрсөн 7 хоногт сонсогчдтойгоо удаан уулзааг байсан Wandeba хамтлаг нэг иймэрхүү мэдээллүүдийг хийсэн. За өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв Монголын хип-хопын сүүлийн 1 сарын хамгийн том сенсац KK болон Young Sab нарын бифтэй холбогдчихэ. За тус хоёр рэперийн раунд 1 дис явсны дараа раунд 2 явах уу яах уу гэдэг эргэлзээ бол ерөөхдөө аль аль талд байгаадсэн шүү дээ. За раунд 1 явсны дараа цаа хоёр чин нэг рүүгээ стори шидэлцэж эхэлсэн байгаа. За рэпер Young Sab-ийн хувьд бол өөрийнхөө Instagram стори дээр маркетингийн хэрэгсэл болох гэд байгаарай хаха жабн тэрдэг жаалмна. Хойд гарын хүүгсэн хүсснээр чинь. За тэгээд үүний араас бол рэпер Young Sab-ийн хувьд KK-тэй чатлсан conversation бол тавьж эхэлсэн. За KK-ийн хувьд бол өөрийнхөө Instagram стори дээр ажиллагаагүй болцсон карьераа яаж сэргээх вэ гэд тэржснаа дарцсан хідэн дууга хүнд хүргэчих гээд чамдал маркетинг болж байгаа Young Sab. Ялагдаж үдсэн болохоос айж үдсэн удаа байхгүй. Давай. Сүүлийн 1 жилийн хугацаанд хийсэн хамгийн сайн үзэлттэй явж байгаа дуу над руу хийсэн дийсэн. Тэгчээд бас маркетинг ярина. Хэрвээ би эхэлсэн зүйлийнхээ эцсийг мэдэхгүй байсан бол энд хүрэхгүй. Маралийн илэгдэл чихнүүдэд хутаг зоон мэдлэг нь байсан ч тэд мэдэрдэггүй. За тэгээд нэг иймэрхүү хэд хэдэн стори шидэлцсэн. Тэгээд үүний араас бол тун удалгүй раунд 2-ын DC-г хамгийн түрүүлж KK затсан. Young Bass хэмээх нэртэй рэпер KK-ийн Young Sab руу хийсэн дис яг одоогийн байдлаар 155,000 орчим хандлттай 7,000 орчим лайктай байна. За рэпер KK-ийн энэ дисний араас шууд маргааш нь ганцхан хоногийн дараа рэпер Young Sab-ийн хувьд бол раунд 2-оор цацсан. За Fatality хэмээх дууны хувьд бол одоогийн байдлаар 240,000 хандлттай 16,000 лайктай явж байна. За энэ дис дууны ай болоод постэр за тэгээд дууны ерөнхий гайд те flow ерөнхийдөө бол бүх зүйл нь маш сайн дис болсон байсан. За тэгээд энэ маш сонирхолтой бифийн хувьд болвол 2 раунд яваад нийтдээ 4 ширхэг одоо дис дуу цацагдаад өндөрлсөн. За миний хувьд бол өөрийнхөө YouTube суваг дээр раунд 1 цацагдсны дараа мөн раунд 2 цацагдсны дараа сонсогчдын яг өөрсдийнх нь бодлыг нь асууж нэг иймэрхүү санал хураалтыг бол явуулсан байгаа. За ямар ч байсан 2026 он гарснаас хойш Монголын хип-хопын хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэг бол яах аргагүй энэ биф байлаа. Хэсэг зурж гисэн Монголын хип-хоп маш entertainment байлаа. Сонсогчдын анхаарлыг бол маш ихээр татаж чадлаа эдгээр хоёр рэпер маань. За тэгээд ямар ч байсан хип-хоп culture-а хүндлээд шууд дис дуунуудыг араас нь цацалдсан маш сонирхолтой байлаа. Shout out to KK, shout out to Young Sab. За тэгээд мэдээж хип-хоп толтой энэ биф болон энэ дист чи яллаа гэд хин нэгэн цом өгдөггүй учраас энэ бичлэгийг үзэж буй та хэрвээ KK-ийг ялсан гэж үзэх юм бол team KK, хэрвээ Young Sab-ыг ялсан гэж үзэж байх юм бол team Young Sab гэд комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн манай суугтаа subscribe дараагүй бол subscribe дарж дэмжээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Suck out. Түлээштэй үзэгчтэй.